За бид Амера нийгэмлэгийн талаар бас мэдээлэл өргөхөөс гадна за энэ сард буюу ердөө 7 хоногийн өмнө буюу 11 сарын 15-нд болохоор энэ Best of the Best Award-ыг бол маш амжилттай бас зохион байгуулсан. Энэ талын мэдээлэл өгөхөөр зочдоо бас өрсөн байна. За студид маань Амера нийгэмлэгийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Наран Зул ирсэн байна. За мөн яг энэхүү Амера нийгэмлэгийн өдөр зах зөвлөлийн гишүүн, за мөн санхүү эдийн засгийн их сургуулийн ахлах цэргийн багш Ажай Кумар нар ирсэн байна. Өглөөний сайхан амарч цаа. Good morning. Good morning. За эхлээд үзэгчдээ яг нийгэмлэгээ танилцуулсан нь илүү онцтой болов гэж бодож байна. Тэгэхээр яг ямар учиртай, ямар нийгэмлэг талаар та мэдээлэхгүй. За тэгээ баярлалаа. За энэ сайхан өглөөний нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. За манай Амера нийгэмлэг нь болохоор Association of Mongolian Internationally Recognized Accountants гэсэн үгний товчлол байгаа. Тэгээд яг орчуулад ойлгох юм бол олон улсад мэргэсэн Монголын санхүүч диплом адагч нарын нийгэмлэг холбоо гэж явж байгаа төрийн бас байгууллага юм байна. Гишүүн бус тэгээд мөн зөвхөн гишүүдтэй үйлчлэгдэх төрийн бас байгууллага. Тэгээд манад ямар хөө хүмүүс гишүүн болдог вэ гэхээр дандаа нөгөө олон улсын юм нөө certification, qualification эзэмшсэн тий олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдсөн ийм мэргэжилтнүүдийг одоо нэгтгээд юм гоё network үүсгэж байгаа, knowledge sharing хийж нэгнээсээ суралцж байгаа тийм ийм гоё одоо байгууллага 22 оны сүүлээр байгуулагдсан. Тэгээ одоо энэ оноос бол илүү нийтэд нээлттэй тийм public үйл ажиллагаануудаа явуулаад ингээд гишүүдийн тавг нэмээд ярьж байгаа. 22 он гэхэр чинь сайхан биш 3 жилийн өмнө тийм. Гэхдээ яг энэ 3 жилийн хугацаанд бол хийж бүтээсэн зүйлүүд их олон байгаа. Сая хүртэл хэлээ. Сая энэ аваарцаа хүртэл ингээ анхудаага амжилттай зохион байгуулагдлаа тийм. Тэгэхээр анхны сэтэл санаа юу нь яагаад төрсөн бэ? 22 онд яагаад энэ бүхний эхлүүл болсон бэлээ? За баярлалаа. За би өөрөө нөгөө нэг санхүү эдийн засгийн сургуультай ECCA гэдэг хөтөлбөр байдаг. Олон улсын мэргэжлийн диплом одогч гэдэг одоо англиас гаралтай ийм одоо мэргэжлийн зэрэг 100 гаруй жилийн түүхтэй манай ECCA нийгэмлэг нөөрөө. Тэгээд тийм одоо хөтөлбөрт сурчаад тэгээд англи руу бас хоёроор явдаг. Тийм тэгээд англи сурчаад ирээд Монголдо төгсөж ирснийхаа дараа мэдээж те нөгөө шинэ төгсөгч учраас ажил хийх одоо ирч хүч дүүрэн орж иж байгаа. Тэгэл за би одоо ийм ECCA зэрэгээр сурсан ийм хүн шүү гэж тэгсэн чинь мэд хүн байхгүй. Наадах ч одоо яад ингэж жах шиг те. Тэгэхээр нөө за яг энэ надаас гадна өчнөө олон ийм олон улсын credential бүхий ийм мундаг мэргэжилтнүүд байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийг нийгэмдээ таниулах хэрэгцээ бас их байна. За тэгээ дээрэс нь ялангуяа санхүүгийн мэргэжил гэдэг бол маш нарийн ажил тийм ээ. Тэгэхээр санхүүгийн мэргэжлэр олон улсын түвшний одоо certified тийм ийм мэргэжсэн болсон хүмүүс гэдэг бол одоо бүр илүү топ одоо талант бүхий хүмүүс байгаа. Чадвар бүхий хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүсээ бас нэг талаас Монголдо одоо авч үлдэх тийм. Тэгээ нөгөө талаас тэр хүмүүсээ нийгэмд сайхан таниулах. За тэгээ тэр хүмүүсийн ур чадварыг ашиглаад манай бизнесийн байгууллагууд за тэгээ ер нь том зургаараа манай эдийн засагт маш их нэмэр нөлөөтэй учраас энэ хүмүүсийнхаа нэг сайхан дуу хоолойг илэрхийлэх, алдаршуулах тийм ийм хэрэгцээ үүссэн. Тэгэхээр бас нэг хувь мэргэжилтний бас нэг юм тийм туршлага байсан гэсэн үг тийм. За Ажай багштайгаа бас илүү сайн танилцъя. За манай сургуулийн багш юм байна. Санхүү эдийн засгийн сургууль тэгээд ер нь хизээс эхэлж багшилж байгаа. Ямар төрлийн хичээлүүдийг бас ордог энэ талаар Монголд бас хизээ бас ирж ив. Энэ төрлийн мэдээллийг бас сонсмаар. Okay, so he's asking how many years you've been teaching in Mongolia? You're a teacher at UFE, right? So yes. In these years, how many students you taught, and also briefly about yourself? Thank you for having us. I've been teaching for past 16 years. I came in 2009 and I started teaching all those foundation papers, and now I'm teaching all those strategic level papers for ACC and CIMA. And for me, the proudest phase of my career is that I have taught so many students who went on to become good bankers, auditors, and few of them are nowadays they are leading their own organizations and they are CEOs. And moreover, when they have gone to UK for their further studies, they have outperformed the local population. So that was something which we are very proud as a unit, as a department, and as myself. And that is the thing which I have already feel very proud. And I found that the Mongolian students are very sweet. They are always eager to learn. So that kind of environment really pushed me to work very harder, because they were ready to accept what I was ready to give them. So that is my journey in this 16 years. Okay. За манай Ажайг болохоор 2009 онд анх Монголд ирээд 9 оноос хойш ингээд тасралтгүй 16 жилээр багшилж байгаа. Тэгээ 16 жил багшлахдаа яг энэ
олон улсын саяны хөтөлбөр ACCA хөтөлбөр гэдэг те энэ хөтөлбөрийн хичээлүүдийг ингээд бүр суураас нь ахуулаад одоо бол ингээд хамгийн хэцүү хичээлүүд болох нь strategic level paper гэж байдаг. Тэр хичээлүүдийг ингээд заагаад явж байгаа. За тэгээд нийтдээ бол 1000 орчим оюутнуудыг бол сургасан тийм ийм одоо хувь нэмэртэй ариун туршлагатай одоо бидний ер нь бол их багш байгаа. Тийм намайг сурж авах үед ч багш байсан, төгсөж гараад ажилд орсон чинь бас хамт багшсан гэх. Одоо нийгэмлэг дээрээ самтарч байна. Нийгэмлэгээрээ бас ажил агшигаа ураад те удирдах зөвлөлөөр ингээ хамтраад явж байгаа. Тэгэхээр яг бидний нөгөө Эхлэн мод бүртгэлийн ялангуяа олон улсын юм certified хүмүүсийн одоо нийгэмлэгт бол маш их нэр хүндтэй хувь одоо хүн байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө сая өөрөө сэтгэлдээ хэлсэнтэй тийм Монгол оюутнуудад би бол хичээл заах дуртай. Бүгдээрээ одоо ингээд маш юм суралцах юм гоё хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгээ ялангуяа оюутнууд нь 2 жилийн Монголоос сурчаад 2 жил англи руу яваад ирэхээр бол бүр асар өөр болоод те маш их юм сураад ирдэг. За тэгээд сурсан оюутнууд нь бас энэ тентхийн том захирлууд, CEO-нөр те эсвэл аудиторууд гэх мэтчлэн ингээд дэлхийн шилдэг байгууллагуудаар ажилладаг. Эсвэл Монголынхаа хөгжлийг бас ингэж түүчилж ажилладаг ийм мундаг оюутнууд байдаг учраас тэр ажилдаа бол их дуртай. Тэгээд оюутнуудаараа маш их бахархдаг гэсэн сэтгэлийг хэллээ. За хэдүүлээ бас одоо дараагийн сэдв маань igen Best of the Best Award бас маш амжилттай зохион байгуулагдлаа. Ердөө 7 хоногийн өмнө буюу 11-р сарын 15-нд нэлээд том ажил болсон болов гэж бодож байна. Одоо яг энэ бүхний ард гарахад ямар сэтгэл төрж байна? Үйл ажиллагаа хэр болов? За баярлалаа. Тэгээ энэ Best of the Best Award-ыг бол бид нэр энэ жилд анх удаа хийсэн. Тэгээд хамгийн анхны удаа хийсэн гэхэд бол мэдээж одоо бидний багийн зүгээс бол маш их ажил байсан. Тэгэхдээ яг нэг ард нь гарсны дараа бол жишээлбэл 2-3 жилийн өмнө анх байгуулж хахад те миний зүгээр алсын хараа байсан. Зарим нөхцөлд одоо мөрөөдөл байсан зүйл маань биелсэн ингээд ард нь гараад харах бас тийм маш гоё байсан. Тэгээд манай Амира нийгэмлэгч нь олон улсын зэрэгтэй хүмүүсийг цуглуулад таниулахаасаа гадна бас энэ хүмүүстээ урам зориг өгөх аягүй дутагдаад байгаа хгүй. Тэгэхээр жишээлбэл одоо манай Монгол бол өөрсдөө Монголын мэргэсэн татврын зөвлөхийнхэн Монголын мэргэсэн Эхлэн мод хүчтэй институт гэдэг өөр өөрсдийн байгууллага байдаг учраас жил болгоно нөгөөдөлөө шилдэг болгодог, шагнадаг те нэг юм гоё урам өгдөг систем бол угаасаа байдаг. Тэгэнгүүт бүр олон улсын зэргийн эзэмшээд айгүй мундаг болоод ирсэн хүмүүсээ үнэлэхгүй энэ одоо яат ингээд байгаад хахаар бас жоохон хүн болгоно нэгтэй нэг жоохон нэг юм үнэлэгдэх хэрэгцээ бол жоохон дутуу байгаад байгаа урмын хэрэгцээ. Тэгэхээр энэ Best of the Best Award-аар бид шилдэгүүдээс бүр шилдэгийг тодруулаад тий. Одоо угаасаа олон улсын хэмжээний certified хүмүүс гэдэг чинь мундаг хүмүүс байгаа. Тэнгүүд тэр дотроосоо бүр exemplary үлгэр жишээ ийм хүмүүсийн шалгаруулж байгаа. Тэр хүмүүсийн гоё story-г хуваалцаад тэгээ нөгөө хүмүүстээ бас урам зориг өгөх ийм гоё арга хэмжээ болсон. Тийм тэгээд энэ арга хэмжээнд дэр бид энэ жилээс ахуулаад жил болгон зохион байгуулна. Тэгээд 5 номинацид ерөнхийдөө шагнал гарталсан байгаа. Тийм тэгээд тэр 5 номинац нь ингээд бидний дунд бас нэг нь байх шиг байна. Тийм 5 номинацийн нэг яг award winner нь бол манай ажигч сууж байгаа. Тийм тэгээд би нөгөө тэр 5 номинацаа бас хэлээд өгч хэлж чинь тий. Тэгэхээр хамгийн ихнийх нь болохоор Rising Star of Amira гэдэг те яг Амирагийн хамгийн их гоё өсөлт үзүүлж байгаа шинэ залуу мэрэгчлэтнүүд одоо дөнгөж төгссөн одоо шалгалтаагаа дууссан юм залуу мэрэгчлүүдийг урамшуулах юм зэрэг байгаа. Тэгээ энэ жил анх удаага тодруулсан учраас бас өрсөлдөөн нэлээд чанга байсан. Энэ олон жил шагнаагүй урамшуулаагүй явцсан хүмүүс чинь мэдээж те асар олон хүн байсан учраас Rising Star of Amira дээр нэг удаа манай зөвлөлөөс өөртөө за энэ жилдээ 2 хүн шалгаруулъя гэд те. Тэгээ 2 хүн шалгаруулсан. За тэгээд хэн гэдэг хүмүүс шалгарсан бэ гэхээр Мандах их сургуулийн Эхлэн мод бүртгэлийн тэнхимийн багш тэгээд Монголын хамгийн анхны CMA member Ундрал гэд манай одоо шав тодорсон байгаа. За тэгээд нөгөөх нь болохоор Номин Заяа гэд манай санхүү эдийн засгийн сургуулийн одоо нөө ECC хөтөлбөртөө бас багшилдаг. ECC зэрэгээ дуусгасан. За тэгээд мөн одоо энэ олон улсын зэрэгчэндээ шалгалт нь одоо олон улсын хэмжээнд ингэж явдаг учраас нөө шалгалтынхаа оноогоор тэргүүлсэн хүмүүсээ бас ингэ бүс болгоноор нь зарладаг. Дэлхийн хэмжээнд бас зарладаг. Тэгэнгүүт манай яг Аз бүсээс бол те манай Номин Заяагийн шалгалтын оноонууд ингэ 3 шалгалтын дээр ингэж тэргүүлж нэрэн зарлагдчихсан. Гэх мэтчлээ ингэ маш олон амжилттай. Тийм Rising Star байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор Amira Professional Excellence гэдэг. За яг нөө зэрэгээ эзэмшээд олон жил одоо ажилласан. Тэгээ ажлынхаа шугамар бас нийгэмдээ маш гоё одоо үр дүнтэй ийм ажлууд хийсэн. Тэгээ ийм залуу мэрэгчлэтнийг бас шалгаруулах ийм шагнал байсан. За дараагийнх нь болохоор Amira Lifetime Contribution Award буюу те ерөнхийдөө одоо зэрэг аваад сураад ажиллаад дуусгах биш бүр ингээд насан туршдаа энэ одоо үргэлжлэлтэй өнөж гэдэг шиг те олон улсын зэрэгтэй хүмүүсээ илүү одоо сайн хөгжүүлэхийн тулд ингээд ажилласаар байгаа тийм мундаг эрхмийг шагнах юм шагнал байсан. За тэгээд дараагийнх нь болохоор Amira Lifetime Educator гэж байгаа. За мөн адилхан гэхдээ educator гэхээр бол мэдээж те энэ олон улсын зэргийг зааж байгаа юм мундаг багш нараа бид нар шалгаруулж байна гэсэн үг. За тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор Amira Talent Empowerment гэдэг. За Talent Empowerment Award нь болохоор ерөнхийдөө олон улсын зэрэгтэй хүмүүсийг за нэг талаас мэрэгчлүүд өөрийгөө маш сайн болгох чинь нөгөө талаас нөгөө нэг байгууллагууд тэр хүмүүсээ үнэлж аавна тий. Тэгэхээр тэр нөгөө нэг олон улсын зэрэгтэй хүмүүсийг хамгийн сайн дэмжиж байгаа
Тэ хамгийн сайн урамшуулж байгаа, хамгийн одоо мундаг түвшинд үнэлж байгаа тийм байгууллагуудаас шагнах хэрэгцээтэй болсон. Тэгэхээр talent empowerment дээр байгууллагууд гэдэг нэг ингээд 5 номинац 6 хүн шагнасан байгаа. Тэгээд яг lifetime contribution дээр яалтчгүй манай ажил агшаалтай хамгийн нэгээр гарч ирээд сэтгэлийн сонсмоор гоё дурсамжтай өрөнгө үдшиж байсан болоо гэж бодож байна. Okay, so what is your experience of getting the Amira Lifetime Contribution Award? Could you share us your feelings? Like if I have to express in one word is that it's an incredible feeling. Recognition is always it's a motivation factor, and Amira, which is an upcoming, a budding organization, which is recognizing the best talents, itself is a great achievement for me. When I received this, when I came to know about that I'm going to receive, of course I was over the moon, and at the same time I was so happy that my contribution to the Mongolian education sector is being recognized, is being appreciated, is being loved. So that I would say that is my experience of getting an award, and yeah, it's always a great feeling to be recognized. За тэгэхээр мэдээж анх шагнал авах боллоо гэдгийг сонсоод бол ерөөсөө over the moon тэрсээ үгээр хэлэхгүй ингээ маш их баяртай байсан. Мэдээж яг ажаагшийн хувьд бол тэ ингээ олон жил ажилласаар байгаа, зэрэгээ заасаар Монголд одоо 2-3 том одоо шинэ зэрэгийг анх оруулж ирэхэд бол ингээ зөвлөж ажиллаж байсан хүний хувьд одоо ингээд бусдад нөө үнэлэгдэх, хайрлагдах те юм гоё урам авах мэдрэмж нь бол бүр илүү гоё байсан гэж. Мэргэжлийн хувьд бол угаасаа нөө дэлхийн үнэлцээ амар олон зэрэгтэй хүн байгаа даа ш. Тэгэхээр сая хүртэл би ихнээс нь танилцуулах гэж та тал дотуул танилцуулсан тийм тийм. Тэгэхээр нөгөө нэг яг бусдаас юм гоё те халуун гоё сэтгэлийн урам авах юм гоё үнэлэгдэж байгаа, хүндлэгдэж байгаа мэдрэмж авах энэ нь бол бүр өстэй хамгийн гоё байсан. Тэгээд маш их баяртай байсан гэд тавчхандаа хэлж байна. За маш баярлалаа. Бид дөрвөн ерөнхийдөө ярилцах цаг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд Амира нийгмийн дэлхийн талаар хэдүүлээ бас өргөжлүүлээд төвшөлт бас нэг яриа өрнүүлээ. Тэрний юу гэх юм бол та сая хэллээ шүү дээ. Маш олон мөрөөдөл те тэр зүйлүүдээсээ бүр ихнээс ингээ биелээ олоод явж ин гэдэг те. Амира нийгмийн бас цаашдын өөр төлөвлөж байгаа зүйлүүд нь бас юу байгаа. Энэ талаар ярилцаад дөрвөл ярилцлагаанд төрлөө. За тэгээ баярлалаа тий. Манай Амира нийгэмлэг дээр бол одоо төлөвлөсөн ажлууд бол маш их байна. Одоо бид яг нөгөө мэргэжлийнхэн хүрээнд байгаа хүмүүсийг яаж илүү одоо тий глобал түвшинд гаргах уу? Тэгээ глобал түвшинд очсон байгаа хүмүүсээ бүр илүү одоо яаж гоё хөдөлмөрийн зах зээлд тий үнэлүүлэх үү, таниулах уу гэсэн ажлуудыг бол хийсээр явна. За тэгээд жил болгон тэрнийхээ хүрээнд бид олон улсын хэмжээний конференс буюу одоо хурал зөвлөгөөн хийн. За мөн одоо энэ best of the best award бас ингээ хийсээр явна. Тэгэхээр уламжлал болгоно хийсээр явна. Тэгэхээр энэ awardууд нь эргээд нөгөө нэг ирээдүйн одоо тий суралцж байгаа, олоос зэрэг авах гэж байгаа ийм мэргэжлэнүүдэд ингээд маш их гоё урам болж өгч байгаа учраас энийг бол хийсээр байна. За тэгээ мөн бас бидний төлөвлөж байгаа нэг том ажил нь болохоор угаасаа нөгөө дэлхийн хэмжээний үнэлэгдсэн боловсралтай ийм мундаг хүмүүс байгаа учраас олон улсын хэмжээний маш том хамтралуудыг хийхээр ингэж явж байгаа. Тэгэхээр олон улсын одоо том түрүүний ярьсан одоо тий ACCH гэдэг юм уу, American IMA буюу удирдлагын мэргэжлийн нэвтрүүлэг модчдын институт гэдэг байгууллагууд байдаг. Тэгэхээр тэр олон улсын хамтын ажиллагаануудыг бол бүр илүү хүрээнд тэлэх тий одоо ийм дэлхийн одоо төвтэй байгууллага болох ийм зорилготой ингэж ажилласаар явж байна гэдэг. За ингээд та бүхнийхээ зорж байгаа бүх зүйлд нь маш том амжилтыг хүсье. Тэгээд эргэжил бас best of the best арга хэмжээ маш амжилттай зохион байгуулаарай. Багштай бас баярлалаа. Thank you very much. За баярлалаа та бүхэнд. Баярлалаа. За ингээд үзэгч та бүхнийг бид Амира нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Наранжуул болон за мөн яг энэ Амира нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, за мөн санхүү эдийн засгийн их сургуулийн авилга зэргийн багш Ажай Кумар нартай та бүхнийг уулзууллаа.